Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ хувийн болон компанийнхаа мэйлийг хэрхэн автоматжуулж AI агент холбох талаар заавар оруулъя. Та эдгээр AI агентыг ямар ч кодгүйгээр зөвхөн Lego угсарж байгаа юм шиг маш хурднаар угсарч сурахыг хүсэх юм бол манай пэйжийг фоллоу хийгээд мөн доор Master AI гэж комент бичээд манай сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хэрэглэгч бидэнд удахгүй болох автоматжуулалтын сургалтын талаар мэдээлэл өгөөч гэсэн мэйл хэлхээсэн гэж бодъё. Ийхүү бидний мэйл хэрэглэгчийн мэйл хүрэлцэн ирж AI агент маань энэ мэйлийг хүлээн аваад энэ юутай холбоотой мэйл болохыг ангилаад энэ мэйлд сургалт гэсэн таг өгөөд энэхүү мэйлд зориулсан хариултыг бэлтгээд хэрэглэгч рүү буцаагаад мэйлийг илгээнэ. Ингээд хэрэглэгчид манай AI агент маань сургалтын талаар мэдээллийг хэрхэн төлбөрөөр төлөх болон ямар хугацаатай явагдах бүх төрлийн мэдээллүүдийг бэлтгээд илгээсэн байна. Харин сургалттай холбоотой мэйл нь бидний сургалт гэсэн таг дотор хадгалагдсан байна. Харин хэрэглэгч бидэнд яаралтай систем битэрч чадахгүй байна гэсэн мэйл бичсэн гэж бодъё. Мэйл агент маань энэхүү мэйлийг хүлээн аваад ямар ангилалд байгааг тодорхойлоод яаралтай хариу өгөх ангилал руу илгээгээд ингээд манай VIP найрсаг агент маань энэхүү хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх мэйлийг бэлтгээд бидний мэйл дотор энэхүү мэйлийг драфт байдлаар хадгалаад илгээхэд бэлэн болгоод бэлдээд өгнө. Ингээд энэхүү мэйлийг үзээд мэйлийг тэр чигт илгээх үү эсвэл засварлаж илгээх үү гэдгээ тодорхойлоод мэйлээ илгээж болно. Эсвэл хэрэглэгч сургалтын төлбөртэй холбоотой санхүүтэй холбоотой мэйл бичсэн гэж бодъё. Сургалтын төлбөртэй холбоотой мэйл ирэхэд мэйл агент маань тухайн мэйлийг хүлээн аваад ямар ангилалт байгааг тодорхойлоод санхүүтэй холбоотой мэйл рүү оруулаад энэхүү санхүүтэй холбоотой мэйлийг санхүүгийн алба руу хуваарлана. Санхүүтэй холбоотой мэйл ирснийг мэдэгдээд санхүүгийн алба руу энэхүү мэйлийг нь илгээж өгнө. Харин манай компани харилцагч нар биднэрт ажилтай холбоотой мэйл илгээсэн гэж бодох юм бол AI агент маань энэхүү мэйлийг хүлээн аваад ажлын даалгавартай холбоотой мэйл ирсэн байна гэдгийг мэдээд ажилтай холбоотой ирсэн мэйлийг маань миний Telegram руу цаг алдалгүй илгээж би тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөхөд амар болж байна. Энэхүү имэйл агентыг та цааш нь хөгжүүлээд компанийнхаа мэйлүүдэд хариу өгдөг, эсвэл драфт бэлдэж өгдөг, эсвэл өөрийн хувийн ажлуудтай холбоотой яаралтай мэдээллүүдэд Telegram руу хүлээн авах гэх мэтээр янз бүрийн байдлаар хөгжүүлэх боломжтой. Ингээд бүгдээрээ мэйлийн энэхүү туслах агентыг хэрхэн угсрахыг сурцгаая. Ямар мэйл ашигладагаас шалтгаалж та өөрийнхөө мэйлийг хүлээж авах нөөдөө сонгоно. Үүнийгээ дараагаар энэхүү мэйлийг ангилж өгөх AI агентыг оруулна. Мэйлээ ямар ангилалд ангиллахаа та энэ дээр категориудад нь оруулж өгнө. Жишээ нь сургалттай холбоотой мэйлүүдийг энд ангилна. Санхүүтэй холбоотой мэйлүүдийг санхүү бүлэгт ангилна. Ажлын даалгавартай холбоотой мэйлүүдийг ажлын даалгавар ангилалд ангилна. Ингээд энэхүү ангилагч агенттай бид тархийг нь буюу AI-г холбож байна. Сургалттай холбоотой мэйл ирэхэд ямар ангилалд ангилах вэ гэдгийг сонгож өгнө. Ирсэн мэйлд хариу өгөх туслах агентыг холбож өгнө. Туслах агенттай тархийг нь буюу AI-г нь холбоно. Үүний дараагаар буцаагаад мэйлээ илгээнэ. Ингээд бидний сургалтын талаар мэдээлэл хүссэн хэрэглэгчид хариулт өгөх туслах агент маань бэлэн боллоо. Одоо энэ санхүүгийн албатай холбоотой мэйл ирэхэд санхүүгийн алба руу тухайн мэйлийг илгээхийн тулд тухайн мэйлээ санхүүтэй холбоотой мэйл гэж тайглаад хүү мэйлээ санхүүгийн алба руу форвард хийнэ. Ингээд санхүүтэй холбоотой мэйл ирэхэд санхүүгийн алба руу хуваарлаа. Үүний дараагаар ажлын даалгавартай холбоотой мэйл ирэхэд би өөрийн Telegram-да цаг алдалгүй авахыг хүсэх юм бол эхлээд тухайн мэйлээ ажлын даалгавартай холбоотой мэйл гэж тайглаад
Үүний дараагаар энэхүү мэйлээ би өөрийн Telegram дааварлаж авна. Ингээд миний мэйлийн AI агент маань бэлэн болсон. Та эдгээр AI агентыг ямар ч кодгүйгээр зөвхөн лего угсарч байгаа юм шиг маш хурднаар угсарч суухыг хүсэх юм бол манай пэйжийг фоллоу хийгээд мөн доор Master AI гэж комент бичээд манай сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.